Монгол улсаа ардчлалын замаар хөгжүүлж, эх орноо хүний эрх чөлөөг дээдлсэн улс болгохын төлөө зорж тэмцэж явсан Монголын нэгэн улс төрч 1998 онд харамсалтайгаар бусдын гарт амь алдсны дараахан буюу 1998 оны 12 дугаар сард түүний нэрээр нэрлэгдсэн нэгэн сан байгуулагдсан нь өнөөдөр энэ байшинд ажилладаг. Энэ бол Зориг сан. Зориг сангийн тухай монголчуудын хинээс ч асуусан мэднэ. Тус сангийн залуучууд болон эмэгтэйчүүдийн манлайлал, байгаль орчин, орон нутгийн удирдлагын чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон төслүүдэд жил бүр 100 монгол залуус хамрагдаж иржээ. Хөтөлбөрт хамрагдан төгсөгчдийн тоо 4000-аас хол давсан. Гэхдээ нийгмийн сайн сайхны төлөө хийсэн ажлын үн цэнийг харин тоогоор хэмжих боломжгүй юм. Зориг сан дөнгөж байгуулагдаад байхдаа сургууль цэцэрлэгийн дээвэр засах ажилд хүртэл мөнгө босгож байсан гэдэг. Гэвч удалгүй тэр бүхэнд зарцуулж байсан хүч, санхүүгийн зардлаа залуусыг хөгжүүлэх чиглэлд нэгтгэх нь зүйтэй юм гэж үзээд улс орны ирээдүйн хөгжилд идэвхтэй, мэдлэгтэй залуу иргэдийн оролцоо хамгаас чухал тул тэдний боловсролд хөрөнгө оруулалт хийх нь өгөөжтэй гэж дүгнэн олон хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсний нэг нь Люби Женкинс сурагч солилцооны хөтөлбөр юм. Тасралтгүй үргэлжилж байгаа энэ хөтөлбөрийн энэ жилийн сургалт аль хэдийн эхэлжээ. Эд бол сурагч солилцооны хөтөлбөрийн 15 дахь жилийн сурагчид. Тэд хамрагдаж байгаа хөтөлбөр нь чухам яаж эхэлж байсныг тэр бүр сайн мэдэхгүй ч байж болно. Гэхдээ энэ бүхэн Монголын төлөө гэсэн чин сэтгэлтэй цөөн хэдхэн хүний санаачилгаар эхлэн өнөө хүртэл үргэлжилж байгаа гэдгийг мэдэж авах болно. 15 жилийн өмнөөс Зориг сан сургууль солилцооны хөтөлбөр гэж эхэлсэн. Анх бол маш энгийнээр эхэлсэн юм л да. Юу гэхээр Америкт байгаа хоёр сургуулийг Улаанбаатар хотын ерөнхийдөө нэлээд алслагдсан дүүргийн хоёр сургуультай нь холбоод тэгээд хоорондоо ямар ч байсан нэг клуб, хэлний клуб байгуулад, мэйл солилцоод, англи хэлээ жоохон сайжруулад, аль улсынхаа талаар жоохон мэдлэг мэдээлэлтэй болог, жоохон тэр дэлхийн харах өнцг нь бас өргөжих гэсэн юм байдалтайгаар эхэлсэн. Тэгээ энэ маань нэлээд хөргөжөөд одоо сүүлийн хэдэн жил бол нэлээд их бас утхан гүнзгийрээд гэх юм уу. За иргэний боловсрол олгодог. За дээрээс нь бас ардчлалын тухай, хүний эрхийн тухай, ерөнхийдөө манлайлалын нэлээд их олон лекцүүд ордог. Тэгээ зөвхөн нэг зундаа нэг солилцоо явагдахаас гадна бүтэн хичээлийн жилийн турш 7 хоногт нэг удаа гой манлайлалын хөтөлбөрүүдийг сонсдог, лекцүүдийг сонсдог. За тэгээд энэ бол 10 жилийн бас том ангийн хүүхдүүд. Тэгээд энэ нэгдүгээрт мэдлэг мэдээлэлээ сайжруулад солилцоо хийгээд найз нөхдөдтэй болохоос гадна энэ хүүхдүүдийг яг харж байгаад яг энэ хөтөлбөрт оролцсноор бас маш их амьдрал нь бас өөрчлөгдөж байна. 15 жилийн өмнө Денверийн Эгчтүү хотын зөвлөлийн хэсэг төлөөлөгчид Улаанбаатар хотод ирсэн. Тухайн үед Денвер хот дахь Монгол улсын өргөмжит консул болох Жим Вагеландер Улаанбаатар хотын нэгэн сургуулийг Денверийн нэг сургуультай холбоо харилцаатай болгохыг хүссэн боловч чухам яаж эхлэхээ мэдэхгүйсэн. Ингэхдээ орон нутгаас нэг сургууль, Улаанбаатар хотоос нэг сургууль сонгоод Денверийн сургуулиудтай холбосон зүйтэй гэж ярьж байлаа. Тэгээд намайг энэ талаар санал бодлоо хуваалцахыг хүсээд бид нэлээд ярилцсны эцэст нийслэлийн 50 дугаар сургууль Мандалгуй хотын 1-р сургуулийг сонгон авсан юм. Харин Америкийн хувьд бол Денвер хотын нэг сургуулийг мөн Аризона мужийн Наваха дахь Америкийн уугуул иргэдийн хүүхдүүд суралцдаг нэгэн сургуулийг сонгосон. Тухайн үеийн зорилго нь хоёр орны хүүхдүүд бие биетэйгээ танилцж, хоёр орны амьдрал, соёлыг илүү мэдэх гэх мэт соёлын солилцоо чиглэлд байсан юм л да. Гэхдээ онцлог нь хүүхдүүд аль аль талынхаа гэр бүлд очиод амьдарч байсан. Дараа нь Улаанбаатар хотын хөгжин бүжгийн дунд сургууль, Денверийн урлагийн сургуулийг хамруулж байлаа. Ийм маягаар бидний хөтөлбөр хэдэн жил үргэлжилсэн. Монгол хүүхдүүдийн хувьд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх хэрэгцээ байсан бол Америк хүүхдүүдийн хувьд Монголын түүх газар зүйн байдлыг илүү мэдэхэд нь энэ хөтөлбөр тусалж байсан.
Сүүлийн жилүүдийн сурагч солилцооны хөтөлбөрт чухал гэмээр өөрчлөлт гарсан нь сурагчдад ардчлалын үнэт зүйлс, манлайллын чиглэлээр мэдлэг олгохыг чухалчилж ирлээ. Хүүхдүүд ардчлалын хөгжилд өөрсдийн оруулах хувь нэмрийг илүү ойлгож, ардчилсан орны чөлөөт, идэвхтэй оролцоотой иргэн байхын чухлыг мэдэх нь онцгой ач холбогдолтой гэж үзсэн юм а. Монгол орн монголчуудтай хамтарч ажиллах хувь заяаны ч гэмээр сайхан тохиол надад таарсанд би их баяртай явдаг. Би зөвхөн Колорадо мужидах Монгол улсын өргөмжит консул төдийгүй хуульчийн хувьд Денвер хотын эгчдүү хотуудын зөвлөлийн гишүүний хувьд Монголын төрийн бус байгууллагуудтай олон чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Сурагч солилцооны хөтөлбөрийн түүх үндсэндээ 1994 оноос эхэлсэн гэж хэлж болно. Денвер хотын бидний хэдэн нөхөд Дорногов аймгийн Мандалгуй хотоор ажил аяллаар явж байхдаа сургуулиар нь орж байлаа. Энэ маань хожим зориг сангийн сурагч солилцооны хөтөлбөрт тус сургуулийг холбох сэжин болж өгсөн юм а. Одоо энэ 8 сарын турш одоо энэ хөтөлбөрт бэлтгэгдсэн. оны 6 дугаар сар Америк нэгдсэн улсын Денвер хотын ахлах сургуулийн 5 сурагч Монгол улсыг зорихоор ээж аав, найз нөхөд, эмээ өвгөгийн хамт нисэх онгоцны буудалд иржээ. Тэд энэ аяллаараа Монгол айлд амьдарч, Төв Азийн Монгол улсаар аялаж, амарч бас суралцах юм. Сайн байцгаана уу? Намайг Майкл гэдэг. Би ахлах сургуулийн сурагч. Сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдан Монгол улсыг зорж байгаадаа баяртай байна. Энэ аяллаар их зүйл сурч, амьдралдаа хэрэгтэй сайн туршлагуудыг хуримтлуулж чадна гэж итгэж байна. Монгол руу явж байгаа бид аль хэдийн хоорондоо танилцаад Монголын тухай мэдээлэлээ солилцоод эхэлсэн. Би уг нь Хятадд төрсөн. Аав ээж хоёр маань намайг тэндээс өргөж авсан юм. Монголд очих завшаан тохиосонд би үнэхээр их баярлаж байна. Азийн улс орнуудын амьдралтай танилцах нь миний хувьд маш чухал юм. Монголын тухай мэдлэг хомс байгаа. 13 дугаар зуун Чингис хааны тухай бага сага зэрэг мэдээллийг түүхийн хичээлээс л авч байсан. Би визигийн ээж. Охины минь амьдралдаа хийх анхны аяллуудын нэг өнөөдөр эхлэж байна. Би өөрөө Монголын тухай мэдлэг том марав. Харин өргөмжит консул Жим манай охинд Монголын тухай ном өгсөн. Тэр номыг нь одооноос л уншиж эхлээд байгаа. Би 16 настай. Энэ бол миний хойд Америкаас гарч байгаа анхны аялал бөгөөд Азийн улсад зорчих эхний улс маань Монгол болж байна. Явах болсон тухайгаа анх хаавдаа хэлэхэд миний өмнөөс баярлаад бүр өсөрсөн гэж бид бүгдээрээ үнэхээр их баяртай байгаа. Намайг Ундра гэдэг. Би энд төрж өссөн. Одоо би 2 дахь удаага Монгол руу явах гэж байна. Монголд байгаа хамаатан садантайгаа уулзах гэж байгаадаа их баяртай байна. Ээж маань олон удаа Монгол руу явж ирж байсан. Монгол орн маань өөрчлөгдөн хөгжиж байгаа гэж тэр надад ярьдаг юм. Энэ удаад Америк нэгдсэн улсын Денвер хотоос 5 Америк хүүхэд Монголыг зорж байна. Тэд энэ аяллаараа өөр соёлтой танилцаж, Монгол гэдэг улсыг өөртөө шинээр нээх юм. Заримынх нь хувьд хөлийн дээс алхаж, эх орон аав ээжээсээ холдож байгаа анхны тохиолдол болж байна. Okay guys, we gotta go. Bye. Have fun. Bye. I'll contact you next.
тээврийн Монгол улс буй таны дээрээс гонцлол унаж бодлого бид болгоомжтой байж Монголын эзэлсэн мартахгүй бүхэн сануулъя. Америк сурагчид Монголд буусан даруйдаан Зориг сангийн байранд ирж бүтэн 8 сарын турш хөтөлбөрт хамрагдаад шалгарсан монгол хүүхдүүдтэй танилцах үйл ажиллагаа болж байна. Тэд Санжаа сүрэнгийн зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг татууллаа. Монголд ардчлалыг авчрахын төлөө тэмцэж явсан, дараа нь харамсалтайгаар амиа алдсан Зориг гэж хүний нэрээр нэрлэгдсэн сан байгуулагдаад ийм олон жил ажиллаж байгааг харахад үнэхээр сонирн байсан. Санжаа сүрэнгийн зориг нь Монгол улсыг гадаад улстай холбох гүүр болж олон улсын харилцаанд өөрчлөлт бий болгосон их чухал хүн байсан тухай хүмүүсийн ярианаас ойлгосон. Зоригийн тухай Денвер хотод ирээд илүү гүнзгийрүүлэн судалж байгаа. Эхний өдрийн сургалт төр завсарласны дараа Зориг сангийн тэргүүн оюунтай уулзахаар хүүхдүүд эргээд цугларлаа. Түүнтэй уулзах нь сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүдийн хувьд онцгой үйл явдал болдгийг. Зориг сангийн зорж тэмүүлж бүтээж ирсэн түүх хэд ирээдүйн тухай төсөөллийг олж сонсохоос гадна дэлхийн нийтийн өмнө тулгамдж байгаа чухал асуудлуудын тухай ойлголттой болдог. Дэлхийн дулаарл, байгаль экологийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд орон орны залуусын хамтын ажиллагаа ямар чухал болох талаар хэд энэ удаад ярилцсан юм. Монгол Америк хүүхдүүдийн Улаанбаатар хоттой танилцах хамтарсан аялал эхэллээ. Монголын үндэсний түүхийн музей, Бурхан шашинтны төв гандан тэгчлэн хийдээр зочлоо. Өөрсдийн итгэл бишрэлийн талаар бусадтай хуваалцаж, харилцан ойлголцож, хүндтэхийн чухлыг мэдхэд энэ аялал сурагчдад их зүйлийг илүүлсэн. Нийслэлийн засаг даргын тамгын газар. Сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд жил бүр хэнд ирдэг. Энэ удаад ч тэднийг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ноён Батуулд хүлээн авч сонирхолтой яриа хөрнүүлсэн юм. Энд олон сонирхолтой сэдвээр яриа өрнөсөн. Денвер болон Улаанбаатар хотын байгаль цаг уурын нөхцөл их төстэй. Хүн амын өсөлтөн ч ойролцоо юм билээ. Мөн тулгамдаж байгаа асуудал нь жижигхэн. Тэр дундаа усны их үүсвэр, нөөц, ус дамжуулах шугам гэх мэт асуудлуудыг шийдэхэд Улаанбаатар хот ямар арга зам хайж байгаа талаар хотын дарга бидэнд ярьсан. Улаанбаатар хотын хувьд хамгийн хэцүү зүйл нь замын түгжрэл юм шиг надад санагдсан. Мөн дээр нь замын тэмдэглэгийг тодорхой болгох, цагаан зураасаа тодруулах хэрэгтэй байхаа. Учир нь би Улаанбаатарт байхдаа мотоциклийн осол харсан юм л да. Үнэхээр аюултай. Улаанбаатар хотын гэр хорооллын тухай хотын даргын яриа сонирхолтой байсан. Мөн хотын хөрс, агаарын бохирдол, цэвэрлэх байгууламжийг сайжруулах ажил хийгдэж байгааг ярьж байсан. Улаанбаатарын гэр хорооллын бүсийн шин төлөвлөлтийн чиглэлд Монголын засгийн газрын хэрэгжүүлж байгаа ажлын тухай ярьсан. Мөн хотын даргын хэрэгжүүлж буй төсөл, ажлын үүргийн тухай тодорхой мэдээлэлтэй болсон л доо. Хотын захирагчтай уулзсны дараагаар Улаанбаатар хотын гэр хорооллын дэд үтсийг сайжруулах чиглэлд хийгдэж байгаа ажилтай танилцах боломж хүүхдүүдэд олгосон юм. Гэр хорооллын зөв хөгжлийн тухай хэлэлцүүлэгт оролцож, энэ чиглэлд судалгаа хийсэн хүмүүсийн яриаг сонсож явлаа.
Ер нь бид энэ хөтөлбөрт хамрагдахдаа Монголын засаглалын тухай, авилгалын тухай ерөнхий ойлголттой болсон юм. Орон нутгийн засаг захиргааны бүтэц, сум суурин газрын зохион байгуулалт гээд их олон зүйлийн тухай сонсож мэдлээ. Би гэр хороололд амьдардаг нэг айлд очиж үзсэн. Манай хөтөлбөрт хамрагдсан нэг сурагчийн эмээг их юм л да. Тэр дүүрэгт барилга байшин их ховорхон, хүмүүс нь ихэвчлэн нүүдэллэж явах зориулалтын гэртээ амьдардаг юм билээ. Аливаа хотыг сайн мэдхийн тулд захаар нь заавал орох ёстой гэдэг. Улаанбаатар хотын наран туул захаар орсон нь хүүхдүүдэд үнэхээр сонирхолтой байлаа. Наадам дөгсөн үедээ таарсан болоод ч тэрүү үндэсний хувцсны 8 оргилдон хурч байлаа. Хүүхдүүд ч дээл хувцас, торго дурдан, товч шилбэний худалдаанд яваад орсон. Үндэсний баяраараа монголчууд дээлээр гойдог бол Америкчууд үндэсний баяр бол тусгаар тогтнолын өдрөөр Америкийн далбаа бүхий жирийн хувцаараа гойдог тухай мэдээллийг тэд бас өөр хоорондоо солилцож амьдсан. Хамгийн урд байгаа нь гараа орсон энийг боочин заяо. Дараахан бүгдээр ингэж яан заяо. Тэгээ сугандаа авчихлаарай. Тийм бүгд хамгийн нэг гэж толгот бүгд хашаа. Нэг гэж толгот хашаа. Нэг гэж толгот хамгийн чанга бүтэн хашаа. Нэг гэж. Нэг гэж. Хандгайтад байрлах хараат цай зуслан. Энд хүүхэд гэр бүл хөгжлийн газрын өнөр бүл төвийн хүүхдүүд амарч байсан юм. Сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд энд бүтэн өдрийг өнгөрөөхдөө цуслангаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцож бас тэдний ажилд тусалсан юм. Маш өнөөдөр дараагийн тэмцээн дээр очсон юм. Дараагийн тэмцээн байгаа. Байгаа нэг дахиад and it's true, you know love is all we There's a choice we're making. We're saving our own lives. It's true, we'll make a better day. Just you and me. Ингээд тэд Улаанбаатар хотоос зүүн зүгт 200 км-ийн зайд орших амралтын газарт ирлээ. Байгалийн үдсгэлэн хосолсон энэ амралтын газарт тэд 3 хоногийг өнгөрөөлөө. Монгол, Америк хүүхдүүд аль хэдийн дотн найзууд болжээ. Энэ 3 өдөрт тэд зөвхөн амраагүй. Америк хүүхдүүдэд төдийгүй монголчуудад ч сонирхолтой олон сэдвээр яриа өрнөж байлаа. Монголд ардчилсан хувьсгал өрнөж байх 1990-ад оны үед дэлхийн олон улсад ардчлалын тухай ойлголт бий болж зарим улс энэ замыг сонгож байсан. Түүхийг эргэн санахад хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгмийг бий болгоход тухайн үеийн уран бүтээлчдийн үүрэг чухал нөлөөтэй байжээ гэж үздэг юм. Тухайлбал намайг залуу байхад Вьетнамын дайныг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөн Африк гаралтай Америкчүүдийн эрхийн төлөө хөдөлгөөн өрнөжвөл тэр үед залуу уран бүтээлчид дуу гаргаж хийт болж байсан юм. Залуус ч их сонсдог байсан. Яг үүний нэгэн адилаар Монголд ардчилсан хувьсгалд Монголын уран бүтээлчдийн оруулсан хувь нэмэр их юм аа. Монгол улсын төрийн соёрхол хүртсэн, ардчилсан хувьсгалын урья дуу болсон, хонхны дууг дуулсан хонх хамтлагийн гишүүн Намсрайжвын энх хоёр энэ амралтанд ирж хүүхдүүдтэй биеэр уулзаж дуу төрсөн төв ардчилсан хувьсгалын өдрүүдийн талаар дурсамжаа хуваалцсан юм. 90 оны хувьсгалын дуу гэдэг бол үнэхээр хонхны дуу гэдэг дуу болсон. Хонхны дуу бидний сэрээ хонхны дуу бидний сэрээ хонхны дуу бидний сэрээ
Хүүхдүүд ууланд иржээ. Энд тэд баг болон хуваагдаад нэгэн сонирхолтой тоглоом тоглоно. Энэ ууд тойроод 5 ширхэг даалгавар байгаа заяа. Тойроод иймэрдүү юутай юм пластик юм цав байгаа. Тэгээ олцоод буцаагаад яг тэр байсан олсон хэвэндээ буцааж оруулж хийн шүү заяа. Тэгээд та нарт ийм 5 метрийн юм утас өгж байгаа. Энүүгээр хэмжинэ. Юу газраа хэмжинэ. Одоо энэ ихний даалгавар ч одоо 97 каратаас 116 метр гэж байгаа байхгүй. 105. 120. Одоо энэ 10. Одоо 120 шүү. Одоо 120 шүү. Дөөч. Байгальд нуусан эд юмсыг олох явцдаа хүүхдүүд их дэлхийгэн хайрлах, түүнтэй зохицон амьдрах, ямарваа бэрхшээл тохиолдоход богино хугацаанд зөв сонголт хийх чадвартай болжээ. Доолоосоо 97 гэхээр доош ч дахиад ийшээ гажих байхгүй. Тэд өөрийн биеэр бүх зүйлийг хийж турших энэ явцдаа суралцсан, хөгжиж, мөн харилцан мэдээлэл туршлага солилцож байлаа. Ийшээ шүү. Okay, I will hold the compass and Yeah. Ийшээ. Бид малчин айлд очиж, морь унаж, нүүдэлж авахыг боддоор харж, бүтэн өдрийг үнэхээр сайхан өнгөрөөсөн. Малчин айлд зочилсан маань мартагдашгүй дурсамж болон үлдсэн юм. Бид тугалд татаж, үнээ саажуудсан. Бас яаж хон хариулдгийг ч зах цухаас нь харсан. Бид малчин айлд зочилж нүүдэлчний амьдралын хэм маягтай танилцаж, үндэсний хоол, цагаан эдэгээ хэрхэн боловсруулж байгааг харж, тэр ажилд нь гар бие оролцсон. Хан төхөөрөх, хорхог хийхийг харж, халуун чулууг гараараа барьж үзэх гээд их л олон шин зүйлийг мэдэж авсан. Би сүүлийн 2 жил ерөөсөө хөдөө гэлтгөө бараг хотоос гараагүй гэр бүлийнхэнтэйгээ багтаал явдаг байсан. Тэгээд өнөөдөр морь унж үзсэн чинь айгүй гоё байсан. Чэт одоо энийх нь цаанаас Өнөөдөр хүүхдүүд бас нэгэн сонирхолтой ажил хийж байна. Энэ бол Монгол гэр барих. Энэ хоёр юуных нь болоо. Марцсан шүү нарматхаа. Хөрөг тэгээ нааша. Хашаа хураад. Энэ бүр наашаа болоод. Нэг юм дөнгөж юм байна да. Ханаа дугуйлахаас эхлээд олон зүйл дээр алдаа гаргаж байсан ч тэнд байсан томчуудын тусламжтайгаар бөмбөр сайхан гэрээ барьж чадлаа. Гэр барьж гэрт хонноо гэдэг миний хувьд юутай ч зөөрлөхгүй хосгүй туршлага байлаа. Монголчууд бол амьдралын жижиг зүйлийг ч үн цэнтэйгээр ойлгож хүлээж авдаг хүмүүс юм байна. Энд ирснээр би байгаль дэлхий ямар гоё болохыг мэдэрч, дээнэртээ би яагаад өдийг болтол нар мандаж шингэхийгч хардгүй байсан болдоо гэж бодсон. Гэр бол үнэхээр монголчуудын бүтээсэн гайхамшиг юм байна. Энэ бүхнийг ойлгож мэдэж авсандаа хязгааргүй баяртай байна.
Монгол оронтой танилцах өдрүүд үргэлжилж байсан ч энэ орой Америк сурагчид өөрийн улсынхаа тухай монгол найз нартай танилцууллаа. Америкийн нэгдсэн улс нь 330 сая хүн амтай. Түүний 6% буюу 20 гаруй сая нь өсвөр үе буюу 15-аас 19 насны хүн байдаг. Ахлах сургууль төгсөж байгаа хүүхэд бүр их дээд сургуульд ордоггүй юм. Залуучуудын хамгийн ихээр сонгож байгаа 10 мэргэжлийг судлахад статистикийн мэргэжилтэн, бармен, санхүүгийн шинжээч, зар сурталчилгааны менежер, түргэн тусламжийн сувилагч, эмчийн туслагч, IT мэргэжилтэн, зах зээлийн шинжээч, телевиз киноны зураглаач, гал сөнөгч гэсэн мэргэжлүүд тодорчээ. Зориг сангаас зохион байгуулж байгаа сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан дунд сургуулийн хүүхдүүд 8 сарын хугацаанд хичээлээс гадуур тусгайлан боловсруулсан олон хөтөлбөрт суралцдаг. Сая үзүүлсэн дээр үйл явдлууд нь Монгол дахь хөтөлбөрийн зөвхөн багахан хэсэг нь юм. Адал явдал хизээч мартагдахааргүй сайхан дурсамжийг тэд хамтдаа бүтээсэн. Одоо харин хөтөлбөрт хамрагдсан монгол сурагчдын 5 нь Америкийн нэгдсэн улсын Денвер хотыг зорив. Тэнд Америк найзын дан амьдарч тэдний соёл уламжлалтай танилцах болно. Ингээд Монгол дахь Америк сурагчдын аялал дууслаа. Харин Америк дахь монгол хүүхдүүдийн аялал эхэлж байна. Америкийн нэгдсэн улсын Колорадо мужи улс нь манай улсын хүн амын тооноос 2 дахин их буюу 6 сая орчим хүн амтай. Мужийн нийслэл Денвер хотод 800 мянган хүн оршин суудаг бол үлдсэн 5 сая иргэн нь хил залгаа 50 орчим хотод тархан амьдардаг. Колорадо мужидаа хамгийн их хүн амтай тооцогддог Денвер хоттой манай Улаанбаатар хот эгчдүүгийн харилцаатай болоод 17 жил өнгөрч байгаа юм. Тиймээс Монголтой холбоотой олон үйл явдал энэ хотод болж Зориг сангийн сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжсэн 14 жилийн хугацаанд бий болсон түүх дурсамж олон билээ. Америкийн нэгдсэн улсын Рокки нурууны бэлд орших Колорадогийн цагийн бүс Америкийн уулын бүсэд хамаардаг учраас Улаанбаатарын цагаас 15 цагаар хоцорч тооцогддог. Монголоос ирсэн хүүхдүүд цагийн зөрүү аяны ядаргаагаан тайлаад аялалд ангарчээ. Хүүхдүүд Колорадо мужийн захиргаатай танилцахаар Денвер хотын төв 14 дугаар гудамжинд ирлээ. Тэд энд Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэр засаг захиргаа болоод муж улсуудын хууль дүрм, хоорондын ялгаатай товчхон танилцаж, эдийн засгийн орлого, татврын тогтолцоо, хүн амын бүтэц суурьшилгээд муж бүр өөр хоорондоо харилцан адилгүй байдаг тухай мэдээлэл авсан. Энэ байшинд мужийн захиргаа үйл ажиллагаагаа явуулдаг. Хамгийн дээд давхурт иргэдийн танхим байдаг. Хоёр давхурт мужийн хууль тогтоох байгууллага буюу мужийн төлөөлөгчдийн танхим байрлдаг юм. Тэнд мужийн хууль хэлэлцэж баталдаг. Харин бидний зогсож байгаа 1-р давхар Колорадо мужийн засаг даргын тамгын газар буюу гүйцэтгэх засаглалын салбар ажилладаг. Хамгийн доод давхарт судалгааны байгууллагууд, төрийн албан хаагчид ажиллана. Тэд мужийн эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр судалгаа хийж, хуулийн төсөл боловсруулдаг. Энэ байранд хууль тогтоох, гүйцэтгэх салбарууд байрлаж ажилладаг бол шүүх засаглал өөрийн гэсэн тусдаа байртай, дээд шүүхийн танхимтай. Энэ барилгыг Вашингтон ДС-д байрлах нэгдсэн улсын Конгрессийн ордны загвартай их төстөгөөр барьсан гэдэг. Харин хэмжээний хувьд хамаагүй жижиг юм.
never know just how much I care. Намайг Тунгалгийн халиун гэдэг. Би 45 дугаар сургуулийн 10-ын Б ангид сурдаг. Одоо энэ 8 сарын турш одоо энэ хөтөлбөрт бэлтгэгдсэн. Тэгээд бэлтгэж явах хугацаанд багаараа төсөл хэрэгжүүлсэн болохоор яг одоо төсөл хэрэгжүүлэхэд ямар байдгүй, багаар яаж ажиллах уу, хүмүүстэй гол нь яаж харилцах уу гэдэг тал дээр бас айгүй чухал зүйлүүдийг сурч авсан. Энд удаагүй мөртлөө нөө эдний одоо Америкийн соёлыг айгүй их ойлгож байгаа. Айгүй цэвэрхэн, хүмүүс нь харилцаа айгүй сайтай, ийдэг гэд амар олон зүйлүүдийг сурч авч байгаа. Сайн байна уу? Намайг Их Зул гэдэг. Би 16 настай. Улаанбаатарын 31-р сургуулийн 10 ангид сурдаг. Анх бол энэ хөтөлбөрт 25 хүүхэн шалгаруулж авсан. Ярилцлаганд ороод тэгээд тэр 25-даа шалгараад тэгээд 8 сарын турш бид нэр зөндөө олон одоо хичээлүүд, лекцүүд, олон том хүмүүсээс зөндөө олон сургамж хичээлүүд ойлгож авсан. Тэгээ бас төсөл хэрэгжүүлсэн, багаар хэрхэн ажиллах, хүмүүстэй хэрхэн харилцах, тэгээд зөндөө олон юмнуудыг сураад тэгээд яг Америк руу явах 5 хүүхдүүдэд дахиад эссе бичүүлээд хоёрт нь болохоор ярилцлага авч тэгээд сонгосон байгаа. Тэгээд энэ 5 хүүхд сонгосонд бол аюу баяртай байгаа. Би Zero Foundation-ы Facebook-оор пэйж хуудсыг дагдаг байхгүй юу. Тэгээд ер нь иймхүү төсөл болдгийг өмнө нь гадарлаж исэн. Тэгээд энэний мэдээлэл нь ахаар нь өөрийгөө сорж үзтээ мөнгө орж исэн. Анх энэ хөтөлбөрийн талаар манай сургуулийн нийгмийн ухааны багш хэлж исэн. Ийм хөтөлбөр байгаа хүүхдүүдээ ийшээ өөрсдөө сориод үзээрэй гэж анх хэлсний дагуу яг Зориг сангийн пэйж рүү ороод тэгээд хамгийн анхныхаа анкетыг бөглөөд орж исэн. 25 хүүхдийг сонгохдоо болохоор хүүхд бүрт яг нэг 10-аас 15 минутын цаг өгөөд ярилцсан дуудсан. Ер нь бол би айгүй тийм жижигхэн мэдлэгтэй байсан юм байна гэж бодсон. Энд орсноор айгүй олон төрлийн нийгэм тулгамддаг бүх төрлийн асуудлыг бүр 100% ойлгодог юм аа гэхэд ер нь бол өөрийнхөө хэмжээнд мэддэггүй байсан бол жоохон мэддэг болсон. Тэгэхээр ирээдүйд ч гэсэн тэрийг улам сайжруулах бах. Тэгэхээр энэ хөтөлбөр бол ер нь бол хүүхдийн мэдлэгийг яг тийм бүр айгүй тийм сайн нээж өгсөн. Дөнгөж ахлах сургуульд орж ирээл ийм том боломжийг үзэл яг энэ дэлхийд яг юу болж байгааг бид нарт багц жолоо ойлгуулсан баг бидний ирээдүйн мэрэгжлийг олгоцож эсвэл ирээдүйд би яг юу ихэ гэдгийг илүү хүүхдүүдэд амархан хэлбэрээр ингэж олгож өгч байгаа юм болов уу гэж бодож байна. За сайн байна уу? Намайг Хүсваяр охтой Бендрия гэдэг. Би шинэ эхлэл сургуулийн 11 ангийг сая төгссөн. 16 настай. Энэ төслийн тухай бол өмнө нь ардчлалын хөтөлбөрөөр мэдэж авсан. Тэгээд өмнө нь болохоор манай ангийн нэг хүүхэд бас оролцож ирсэн. Тэгээд их гоё боломж юм байна гэж бодоод энэ жилийн хөтөлбөрт нь аплай хийгээд тэгээд хийсэн байна. Би гэртээ Зиана гэдэг Америк охин байлгасан 14 оны хугацаанд. Тэгээд гэртээ хүүхэд байлгахад намайг хөтөлбөр тэнцнийг мэдээд манай гэр бүлийнхэн бүгдээрээ маш айгүй мундаг байна гэд намайг айгүй урамшуулсан. Тэгээд бас явхад санхүүгийн халаасны мөнгө бас өгсөн. Бүгдээрээ айгүй баяртайсэн. Тэгээд хүүхэд байлгахад бол бас нөгөө нэг миний ангилны төвшин нэмэгдэн тэгээд бас өөртөө ч гэсэн тийм шин туршлагатай болж байгаа учраас манай ээж аваа их баяртай байсан. Америкт айлд бол бүгдээрээ айгүй тийм их яриа өрнүүлдэг тийм айгүй дотн нөхөрсөг тийм бүгдээрээ айгүй тийм хүмүүс идэм байлээ. Тэгээд ерөөхдөө юу хэрэгтэй, ямар байна гэдээ дандаа тэгэж асуудаг. Би тэнгис хогтой номон төргөлөө би Griffin сургуулийн 11-р ангид сурдаг. Америкийн яс уламжлалыг Монголынхоос гэрс төрх өөр гэдэг нь мэдж авлаа. Ялангуяа хүмүүсийн соёл маш өөр юм байна. I took the big chunks out of here and we put these in the cooler. And I have a bag of ice for you outside to make these. Alright. Хөтөлбөрт хамрагдсан Тэнгисийн номын тэргэл Майклийн гэрт амьдарч байгаа юм. Тэдний гэр бүл өнөөдөр хүүхдүүдийг гэртээ урьж оройн хоолоор дайлсан. Монгол улсаас шалгарсан 5 хүүхдийн нэг номон тэргэл энд байх хугацаанд манай гэрт байрлаж байгаа. Тэр үнэхээр найр шиг сайн харилцаатай. Бид богино хугацаанд ч гэсэн сайхан найзууд болж амжсан.
Бидний энэ харилцаа удаан үргэлжилнэ гэж итгэж байгаа. Өөрийнхөө үеийнхэнтэй уулзаж танилцахад ардчлалын үнд зүйлсийн тухай ойлголт та нартай ижил байсан уу? Эсвэл зөрүү анзаарэгдсэн үү? Миний бодлоор төстэй зүйлс нь их байсан. Ардчлалын замаар явж байгаа манай хоёр улс ерөнхийдөө их төстэй. Учир нь засгийн газрын бүтэц, хууль дүрмийн хувьд ижил орчинд бидний үеийнхэн өсөж байгаа учраас асар том ялгаа харагдаагүй. Харин ардчлалын хэтийн төлөв цаашид хэрхэн үргэлжлүүлж авч явах тухайд хоёр орон өөр өөрийн асуудалтай байгааг харж болохоор байна. Манай орны хувьд ялангуяа манай үеийнхний дунд одоогийн ерөнхийлөгч Трампын бодолтой санал зөрөлддөг юм бий. Харин Монгол улсын хувьд авилгал хээл хахуулын асуудал нь шийдэх ёстой зүйлсийн нэг болсон байгааг тэнд аялж байхдаа ойлгосон. 2-7 хоногийн турш Монголоор аялсны дараа таны бодол хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хөгжиж буй орны үе тэнгийн хүүхдүүдтэй уулзаж Монгол орноор аялахад сурч ойлгож авах зүйлс их байсан. Америкаас гарч үзээгүй байсан бидний хувьд өөр улс орны соёлтой танилцах, Монголын хүүхдүүдтэй хамт амьдарч үзсэн нь өөртөө олон нээлт хийхэд минь тус болсон. Ер нь ирээдүйн мэргэжлээ сонгосноо? Би олон улсын харилцааны чиглэлийг сонирхож байгаа. Мөн компьютерийн шинжлэх ухааныг сонирхож байгаа. All right, thank you very much. Thank you. Yep. In Mongolia, as usual, it's a mystical trip. Өнөөдөр хүүхдүүд сайн дурын ажил хийдэг зарим байгууллагын төлөөлөлтөд уулзаж тэдний туршлагаас судалж байна. Ямар нэгэн цалин хөлсгүйгээр цаг зав мэдлэг чадвараа бусдын сайн сайхны төлөө зориулахын чухлыг нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахын ач тусыг ухаарахад энэ өдрийг зарцуулна гэсэн үг. Ингээд хүүхдүүд сайн дурын ажлыг олон жилийн турш дэлхийн нийтийн хэмжээнд хийж хэрэгжүүлж ирсэн Rotary болон Арслан клубын төлөөлөлтөд уулзаж байна. Rotary клуб нь 1905 онд анх Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод үүсэн байгуулагдсан байдаг. Паул Харрис хэмээх нэгэн бизнесмен 7 хоног бүр ажлынхантайгаа уулзаж бизнес, ёс зүйн тухай яриа өрнүүлдэг байж л дээ. Rotary клубын гишүүд 7 хоног бүр уулздаг түүх нь тэр үеэс ихтэй гэж үздэг юм. Ингэхдээ өөр газарт тойрч уулздаг болж Rotary гэдэг үг нь уул шугамнда эргэлт буюу тойрог гэсэн утгатай үг юм. 1906-аас 1908 онд Rotary клубийнхан анх нийтийн бизнес газрыг Чикагогийн гол гудамжуудад хийж эхэлсэн түүхтэй. Тухайн үед бизнес газрын хүртээмжгүй байдлаас болж хотын бохирдол их байжээ. Rotary клубын уриалга их энгийн. Бусдын төлөө сайн сайхныг хийх. Бид аливаа сайн сайхан үйлсийн төлөө санаа нэгдэж байгаа газар бүртээ эерэг өөрчлөлт авчрах алсын хараа урайтай ажилтдаг юм. Rotary-д ёс суртахуун хамгийн чухал. Намайг анх Денверийн Rotary клубд ороход 63 клуб байсан. Миний орсон клуб нь Денверийн олон улс судлалын төвтэй хамтарч үйл ажиллагаа явуулдаг байлаа. Тэр үеэс л монголчуудтай хамтран ажиллаж олон төсөл хөтөлбөр сайн дурын ажлуудыг хийж эхэлсэн юм да. Арслан клуб нь анх Чикаго хотод байгуулагдсан. Байгуулагдсан анхны шалтгаан нь мөн л хүмүүс туслах зорилготой байсан юм. Денверийн Арслан клубын тухайд гэвэл бид хоёр хэсэгтэй. Нэг нь клуб, нөгөөх нь сан. Клуб нь сайн дурын үйл ажиллагаагаа хариуцдаг бол сангийн ажил хөрөнгө цуглуулахад чиглэдэг юм. Бид өнгөрсөн жилүүдэд Сенегал, Непал, Монгол зэрэг орнуудад ажилласан. Энэ жил дахиад Монгол явхаар төлөвлөж байгаа. Тэр үед бид хараа шалгах, харааны шил тохируулах, хандивын шил өгөх гээд олон ажил хийж байсан. Бидэнд орчуулах их хүсэлтэй сайн дурын ажилтан хэрэгтэй болно. Их сургуульд элсэн суралцах, шинэ ажилд орох үеийн шалгуур дунд
нийгмийн сайн сайхны төлөө чи юу хийсэн бэ гэх асуулт байнга байдаг болсон. Тэвч учраас сайн дурын ажилд суралцах, энэ тухай мэдээлэлтэй байх нь өнөөгийн залуусын бас нэгэн давуу тал болж байна. Залуучуудад ийм боломжийг байнга олгож байдаг нэгэн төсөл дээр манай сурагчид ажиллалаа. Энэ бол Curie төсөл. 1987 оноос хэрэгжиж эхэлсэн энэ төсөл эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмж хүрэлцэхгүй байгаа газруудад тусламж хүргэдэг юм. Том агуулгах дүүрэн эмнэлгийн хэрэгсэл хувцас хэрэглэгийг баглаж бэлтгэхэд хүүхдүүд тусалсан. Тэдний бэлтгэсэн эдгээр ачаа удахгүй хэрэгцээтэй улс орон хүн ардад хүрэх болно. Америкийн нэгдсэн улсад цагаачдын асуудал нь шүдний өвчин болон хувраад байгааг олон улсын мэдээнээс бид хардаг. Хэдий тийм ч нэгэнт энэ улсыг зорин ирээд албан ёсоор цагаачлах эрх авсан иргэдийг Америкийн нийгэмд хөлөө олоход туслах зорилготой сүм хийд сайн дурын байгууллагууд энэ улсад цөөнгүй бий. Түүний нэг нь Денвер хотын Spring Institute юм. Хүний эрх гэж юу? Хүн яагаад эх орноосоо дөрвдөг вэ гэх асуулт нь Spring Institute-ийн захирал Паула Шриппер богино танилцуулгаар хариулсан юм. Манай Spring Institute нь шинээр ирж байгаа цагаач иргэд, оюутан залуус бүхэл талаар тусалцаа үзүүлдэг байгууллага юм. Денвер хотын оршин суугчдын 6-1 цагаач, дөрвөсөд эзэлдэг бол Аврора хотын иргэдийн 5-1 гадны цагаач дөрвөсөд байдаг. Тэр хэрээр соёлын олон харилцаа энд бий болж бүхий л үндэсний хоол үйлчилгээний хэлбэрүүд өөрчлөгдсөөр байна. Колорадо мужийн хувьд цагаач иргэдийг аль болох хохироолгүй тусалж дэмжихийг хичээдэг. Өнгөрсөн жил хүртэл жил бүр дунджаар 2000 гаруй хүн Колорадо мужид цагаачилж ирсэн байдаг. Энд маш олон янзын үндэстнүүд нэгдэж ирж байгаа. Сүүлийн жилүүдэд Колорадод суурьшсан цагаачдын байдлыг харахад ойрхон дорнодын орнуудаас ирсэн дөрвөсдийн тоо улам бүр нэмэгцээр байгаа. Сириас хүмүүсийг оруулахгүй байгаа учраас Денверт тус улсын иргэд бараг байхгүй. Харин Афганистан, Иракаас хүмүүс их ирж байна. Тэдгээр иргэдэд тусгай виз олгосон байдгийг. Денвер хотод ирсэн гадаадын аялагч бүрийн очиж үздэг газар бол хотоос баруун урагшаа 16 км орчим яваад хүрдэг Улаан хад нэртэй уулаар хүрээлэгдсэн байгалийн амфитеатр юм. Зуны улиралд энд алдартай хамтлаг дуучид ирж тоглолт хийх юм байна. 9500 хүний суудалтай гадаад талбайн ийм театр Америкт төдийгүй дэлхийд ховор байдаг. Дараа нь далайн түвшнээс дээш 4267 метрт оршдог Эвенс уулыг зорилоо. Дэлхийн хамгийн өндөр орой хүртлээр засмал замтай уулг юм. Денвер хотод үзэж харах зүйл их. Музей, амьтны хүрээлэн гээд. Энэ бүхнийг үзэж сонирхот нь хүүхдүүдэд тусгай цаг гаргаж өгсөн учраас алс сулын Америк оронд ирсэн монгол сурагчид их баяртай байлаа.
Дэлхийд ховордсон амьтдыг хамгаалах чиглэлд Америкийн Конгресс ихээхэн анхаарал хандуулдаг байна. Жил бүрийн 5 дугаар сарын 15-ныг нэг ховордсон амьтдыг хамгаалах өдөр болгон улс даяараа тэмдэглэдэг боломжтой болохыг аяллаа үеэр хөтөж мэдээлж байсан юм а. Гадаадын их эдийн сургуульд суралцах бол Монгол сурагчдын мөрөөдөл байдаг. Энэ боломжийг хэрхэн олж ямар мэдээлэл мэдлэгтэй байх талаар тусгайлсан хөтөлбөрийг гаргасан байлаа. Энэ удаад сурагчдыг Денверийн их сургуулийн сургалт хариуцсан албаны зарим хүмүүс хүлээн авч уулзсан юм. Уулзалтанд өргөмжит консул Жим Вагенландер оролцож, Колорадод анхны монгол оюутнууд ирж байсан түүхээс эхлээд хуваалцлаа. Колорадод ирсэн анхны монгол оюутнууд Денверийн уул уурхайн сургуульд суралцж байсан юм. Энэ бол 1990 он байлаа. Анхны оюутнуудын нэг нь Монголд дефакто гэгддэг жаргал сайхан байсан. Тэр цагаас хойш олон монгол залуус ирж Денвер хотод суралцж байлаа. 1990 оны дунд үе буюу Монголд улс төр эдийн засгийн томоохон өөрчлөлт бий болоход зэрэгцээд Колорадо мужид ирж суралцах залуусын тоо нэмэгдсэн. Колорадо мужийн шинжлэх ухааны их сургууль, Денверийн их сургууль, уул уурхайн их сургууль гээд бүхий л том их сургуулиуд монгол оюутантай байсан. Одоо төгсөгчд нь амжилттай ажиллаж Монгол их орондоо буцаж очоод улсынхаа хөгжилд томоохон хөв нэмэр оруулсаар байгаа. Сайн байцгаана уу? Би ахлах сургуульд ажиллаж байсан туршлагаасаа хуваалцъя гэж бодлоо. Энд зарим хүүхдүүд ахлах сургуулаа төгсөөд их сургуульд орохынхоо өмнө 1 жилийн завсарлага авдаг. Түүнийг энд gap year гэж нэрлэдэг. Энэ хугацаа хүүхдүүдэд мэргэжлээ зөв сонгоход нь их тус болдгоо гэж би боддог. Миний охин бакалавра төгсөөд 1 жилийн завсарлага авсан л да. Тэр энэ хугацаанд юу хүсэж байгаагаа бас дагнан суралцах чиглэлээ тодорхойлж чадсан гэж би ойлгодог. Америкийн бакалаврын сургалтын онцлогийн тухай танилцуулъя. Америкийн бакалаврын боловсрол олгодог сургалтын хөтөлбөр арга барил нь дэлхийн зарим улсуудаас бага зэрэг ялгаатай байдаг. Тухайлбал оюутан химийн мэргэжлийг сонгоод суралцлаа гэж үзэхэд хичээлийн хуваарийн 30-аас 40% мэргэжлийн хичээл орж, үлдсэн цагт мэргэжлийн чиглэлд огт хамаарахгүй хичээл ордог. Урлаг, түүх, математик, олон улсын харилцааны хичээл, гадаад хэл, философи гэд олон төрлийн хичээлээс оюутан өөрийн хүсэлтээр сонгодог. Ингэж өргөн сонголт өгч байгаа шалтгаан нь тухайн оюутны цаашдын амьдралд тус болно гэж үздэг юм. Хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэхийг зорддог юм а. Оюутан өөрийн сонголтоор гүнзгийрүүлэн судлах хичээлээ нэмж заалгахч боломжтой. Хэрвээ хүсвэл мэргэжлээ дахин сонгох боломжийг ч оюутнуудад өгдөг юм. It talks about what is the process, what do you need to prepare, what are our TOEFL score. Be in touch if you have any questions, okay? And maybe I'll see you in UB. Монгол хүүхдүүдийг Денверт хөл тавьсан цагаас эхлэн 14 хоногийн турш өдөр алгасалгүй хамт явж тэдэнд хэрэгтэй мэдээллийг өгөх гэж бүх боломжоонд ажилласан эмэгтэй бол Мирна Ан Эткинс юм. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн төрсөн ээж эмээгээс нь ялгаагүй халуун сэтгэлээр хандсан энэ эмэгтэй Монгол залуусын төлөө хийсэн ажлын төв бүр олон жилийн өмнөөс эхэлдэг юм билээ. Introducing yourself. Өөрийгөө танилцуулахгүй юу? Сураг солилцооны энэ хөтөлбөртөө чухам ямар тохиолдолд холбогдсон бэ? Мөн өөрийн ажил мэргэжлийн талаар бидэнтэй хуваалцаач. Намайг Мирна Ан Эткинс гэдэг. Би Spring Institute-ийн захирал байхдаа анх монголчуудтай хамтран ажиллаж холбогдож эхэлсэн юм. Тэр үед бид Spring Institute-ийн салбарыг монгол нээж англи хэлний хичээл заадаг байлаа л да. Ингээд монголчууд англи хэл сурахын тулд Денверийг зорж ирэх болсон юм.
Тэр дунд төрийн байгууллагын ажилтнуудаас эхлээд бизнес эрхлэгчид олноор ирж байлаа. Тэгж ажиллаж байхдаа сурах солилцооны хөтөлбөр байдгийг мэдэж нэлээд хэдэн жилийн өмнөөс хамтран ажиллаж эхэлсэн. Сүүлийн 2 жилд Денверийн эгч дүүс хотуудын зөвлөлийн Монгол дахь салбарын даргын үүрэгт идэвхтэй оролцож байна. Мөн Денверийн Арслан клубын ерөнхий захирлын хувьд Монголтой идэвхтэй харилцаатай байгаа. Тухайлбал өнгөрсөн жил хандиваар цуглуулсан харааны шилээ дэлхийн олон улсад илгээж байна. Гэхдээ Монгол руу явуулж үзээгүй байсан тул Монголд хэрэгжүүлэх санаагаа өргөмжит консул Жим Вагенландерт хэлсэн юм. Жимийн аав нь нүдний эмч байсан учраас маш таатай хүлээж аваад Денверийн эгч дүүс хотын зөвлөлтэй хамтран төслөө Монголд хэрэгжүүлснээр сурах солилцооны хөтөлбөртэй нэгт холбогдсон юм. Өнгөрсөн жилийн Америк хүүхдүүдийг Монгол зочлоход нь хамт явж хөтөж хийж байлаа. With that being said, like you have over 20 Ингээд бодоход та бүхэл бүтэн 20 жилийн соёлын солилцооны туршлагатай хүн байна шүү дээ. Таны Монголд хийсэн ажлыг Монгол улс үнэлж, хоёр улсын харилцааны найрамдлын бичиг хадгалуулж байсан тухай би сонсож байсан юм байна. Намайг Спринг институтын захирлын ажлаа өгөөд байхад тухайн үед Монгол улсын ерөнхийлөгчөөс элбэгд орж зарим сайдууд захиа илгээж байсан юм. Миний монголчуудад англи хэлний хичээл заасанд талархахын зэрэгцээ. Намайг зөвхөн англи хэлний хичээл заасанд биш, хоёр улс бие биенийхээ соёл, үнд зүйлсийг ойлгоход их том хувь нэмэр оруулсан гэж талархал илгээж байсан. Би өөрийгөө энэ бүх зүйлсийг төс сайн мэдэхгүй гэдгээ ойлгож байгаа. Бусад хүмүүс өөрийгөө нэг соёлын шинжээч болчихсон гэж хэлбэл би түүнд нь огтоос итгэдэггүй. Ямарваа нэгэн улсын соёлыг төс мэднэ гэдэг байж болохгүй зүйл. Тийм учраас би үргэлж шинээр суралцж байдаг. Ялангуяа сурагчдыг гадагшаа явахаас өмнө соёлын солилцооны талаар хичээл заана. Хэрхэн хүмүүстэй харилцах, гэр бүлээс нь юу сурч авах вэ гэдгийг зааж өгдөг юм. Би их олон жилийн турш Монголд руу явж байна. Тэнд хэн нэгний хөл дээр санамсаргүй гიშгэлээ гэхэд гар барьж уучлал хүсдэг шүү дээ. Би автобусанд явж байхдаа энэ зүйлтэй анх таарч байсан л да. Хэдийгээр энэ бүхнийг заавал мэдэх албагүй боловч ер нь ойлгож мэдэж авахын сайн сайхныг үгээр илэрхийлээд баршгүй. Энэ бүхэн миний хувьд сурах солилцооноос хүүхдүүд олж мэдэх хамгийн чухал зүйл нь гэж бодож байна. The slogan of the student exchange program is promoting democracy teaching democracy to these students and the fundamentals of democracy. Ардчлалын үнэт зүйлсийг хүүхдүүдэд одооноос ойлгуулахад энэ хөтөлбөр чиглэж байна л та. Энэ бүхнээс хүүхдүүдийн сурч авах хамгийн гол зүйлийг та юу гэж хэлэх вэ? Зориг сан, Денверийн эгч дүүс хотуудын зөвлөл энэ бүхнээс ямар үр дүн хүсэж байна вэ? Бусад хүмүүс юу гэж бодож байгааг тэднийг төлөөлж би ярьж чадахгүй л дээ. Миний бодлоор бидний юу заах нь энд чухал биш. Харин хүүхдүүд ардчлалын тухай ямар ойлголттой байгааг мэдэж тэднэр энэ тухай бодуулж эхлэх нь чухал юм. Ялангуяа диктатурын ардчлал, популист ардчлал гэд ардчлалд илэрч байгаа олон төрлийн ялгааг олж харахад нь тусалж байгаа хэрэг юм. Ерөнхийдөө ардчлалын зөв бурууг хэлэх биш, ардчлал гэж чухам юу вэ гэдгийг ойлгуулахад чиглэж байна. Улс бүрт харилцан адилгүй хөгжиж байгаа ардчилсан нийгмийг хүүхдүүд өөрийн биеэр үзэж, ялгааг олж харахад чиглэж байна уу да гэж хэлж болохоор. Тухайлбал Монголд яаж хөгжиж байна? Америк болон Энэтхэгт ямар байна гэх мэт. Энэ жил хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчид олон хичээл сууж, хоёр улсын сурагчид ардчлалын тухай харилцан мэдээлэл солилцож байгаа нь их үр дүнтэй байна. Тухайлбал Монголд докторийн зэрэгээ хамгаалсан одоо Metro State их сургуулийн газар зүйн багш Сэра Жаксон Денверийн их сургууль дээр ирж хүүхдүүдэд хичээл заасан шүү дээ. Тэрний заасан сэдэв нь усны их усүрийн тухай байсан да. Монгол улсын усны хэрэглээ болон энэ чиглэл дэх ирээдүйн улс төрийн бодлого гэд их том асуудал. Манай Колорадо мужи Америкийн нэгдсэн улс Монгол гэд аль алинд нь байгаа асуудал.
Хичээлийн үеэр тавьсан сурагчдын асуултуудыг сонсоод би их бахархаж байлаа. Уул уурхайг дагаад бий болж байгаа усны асуудлыг маш сайн судалсан Америк багшаас өөрийн орны асуудлыг сонссон Монгол сурагчдад их юм бодогдолсон болов уу гэж би бодож байна. Of course. And what improvements do you see in the future? Цаашид энэ хөтөлбөрийг улам боловсронгүй болгох талаарх таны бодол? But what would you see it? How would you see it? Хөтөлбөрийн үр дүнгийн тайланг зориг сан жил бүр гаргадаг. Бид түүн саналаа нэмэрлэн гэж бодож байгаа л да. Хөтөлбөрт хамрагдсан сурагчид шигсэн бодлоо хуваалцах болов. Сонирхлыг нь татаж байгаа сэдвийг тодорхойлохоос эхлээд олон зүйл байгаа. Хөтөлбөрт сурагчдыг зөв сонгож шалгаруулах нь их чухал хэсэг байдаг юм. Бүгдээрээ их мундаг, сайн байдаг. Өнгөрсөн жилийн хөтөлбөрт хамрагдаж байсан хүүхдүүд үргэлжлүүлэн их амжилттай сайн суралцж байгаа. Өнөөдрийн энэ хөтөлбөрийн эхнийх ч мөн их амжилт хүлээж байгаа гэж боддог. Миний туршлагаар бол гадаад улс руу зорчиж өөр орны хэл соёлтой танилцсан маань амьдралыг нь бүхлээр нь өөрчлөхөд нөлөөлсөн байдаг юм. Хэрвээ гадагшаа яваагүй байсан бол өнөөдрийн энэ амжилтыг бүтээж чадахгүй байсан л да. Бакалавр, магистрийн зэрэгээ би гадаадад хамгаалж байсан. Тэгэхээр хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчид өөрийн амьдралдаа маш том алхам хийж байгаа хэрэг юм. Тэд үнэхээр мундаг сайн сурагчид. They are amazing students. Нэг л мэдхэд 14 хоног өнгөрч уцах цаг болжээ. Монгол сурагчид нутаг руугаа нисэхээс өмнөх өдрийн хоройг Монгол улсын өргөмжит консул Жим Вагенландрын гэрт өнгөрөөлөө. Энд хөтөлбөрт оролцсон багш Америк хүүхдүүдийн гэр бүл дэмжлэг үзүүлсэн хүмүүс цөм цугласан байлаа. Монгол сурагчид талархсан сэтгэлээ илэрхийлж Монгол ардын бүжгээ хийж үзүүлсэн юм. Анх нэг жижигхэн өөрхөн санаачлагаас заваас Америк Монголын хүүхдүүдийн хооронд нь найзлуулсан интернетээр тэгээд боломжтой бол бас нэг нэгэндээ зочлуулах гэсэн энгийн санаачлага ихс маань одоо бас 400-аад хүүхэд залуучууд хамрагдсан. Бас энэ хөтөлбөрт оролцсноороо бол өөрсдийн мэдлэг мэдээлэлнж за амьдралынхан зам ч гэсэн нэлээх өөдрөг урагшаа явж байгаа юм сайхан хөтөлбөр болжээ. Тэгээд нэгээ цаашдаа ч гэсэн бид нэлээд олон жил үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Тийм ээ. Энэ хөтөлбөр төгсөхгүй. Яагаад гэвэл шинийг мэдэх гэсэн, сайхан ирээдүйг бүтээх гэсэн залуусын шинэ үе тасралтгүй гарч ирсээр байна. Тэднийг тусалж дэмжих гэсэн хүмүүс ч энд байна.